байхгүй, эрсдлээс иргэдээ хамгаалах хууль эрх зүйн орчин байхгүйгээс болоод маш олон мянган иргэд олон тэрбум төгрөгөөр хохирсон хэрэг гарсан. Тэгээ өргөдлийн байнгын орон дээр өнгөрсөн 12 сараас хойш энэ дээр ажиллаад тэгээ өдий 6 сарын дараа ингээд хууль бас орж ирж байна. Уг нь бол яамдууд энэ дээр бас манлайл үзүүлж хууль нь хурдан орж ирэх ёстой байсан. Тэгээ энэ дээр бас ингээд манай гишүүд ч гэсэн энэ асуудлыг нийгмийн асуудал болсон гэдгийг нь одоо бас сайн ойлгоод дэмжээд дугарч явж байгаад бол маш их талархаж байна. Тэгээ энийг бас шийдчих гэсэн ийм шийдэл болсон одоо хуулиуд орж ирж гин гэж харж байгаа. Манай өргөдлийн байнгын орон дээр энэ хавар одоо яг энэ асуудлаар бол 700 гаруй иргэдийн одоо өргөдлөгчээд байна. Нийтдээ 20 хэдэн төрлийн төсөлтэй холбоотой. Тэгээ бид нар бол яг юу ямар учир шалтгаанаас ийм байна гэдэг ингээд үзэхээр үнэхээр бидний хууль эрх зүйн орчинд энэ санхүүгийн тэр компанийн хямрал гарахад эсвэл заллах хүмүүсээс мөнгө авчаад тэрийг өөр тийш нь зарцуулах гих мэтчлэн янз бүрийн аргаар ингээд одоо энийг чинь хийж болно шүү дээ. Тэрнээс сэргийлсэн эрсдлийг хуваарлсан ерөөсөө манай одоо хууль эрх зүйн орчин байхгүй байгаа. Тэгээ энийг бас одоо ингээд бид нар яаралтай шийдлүүдийг олоод явах хэрэгтэй. За энэ хуулийн хувьд бол би дэмжиж байгаа. Гэхдээ яг энэ хууль бол бүрэн шийдэл болж чадахгүй гэдгийг бол бас урьдчилаад хэлэх хэрэгтэй. Тэгээ тийм ч учраас барилга хот байгуулалтын яам бол энэ барилгын хуулийн шинжилсэн найруулгыг хурдан оруулж ирэх хэрэгтэй. Тэн дээр бол яг энэ гол одоо хамгийн гол зохицуулт буюу энэ эрсдлийг хамгийн сайн уян хатнаар зохицуулж одоо хааж чадах шийдлүүдийг бас оруулж ирээсэй гэж бодож байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр ерөөсөө л энэ эрсдлийн хуваарлт буюу хэрэглэгч болсон иргэд орон сууц захиалж байгаа тохиолдолд энэ эрсдлийг нь үнэлж дүгнэж энэ эрсдлээс нь урьдсан сэргээдэг энэ дундын механизм байх ёстой. Барилгын компани борлуулалт хоёрыг салгах ёстой. Эсвэл тэр захиалга өгөөд өгж байгаа мөнгийг нь үнэхээр тэр барилгадаа орж ийн үү гэдгийг хянах банк санхүүгийн байгууллагын оролцоо байх ёстой. Ингэж энэ асуудал шийдэгдэхгүй бол мэдээж яг бүртгэлээр бид нар бол давхардуулж одоо олгох асуудал банкны барьцаанд одоо өгчөө дахиад иргэнд өгөх энэ одоо асуудал бол буурна. Гэхдээ нөгөө одоо гол асуудал болох мөнгийг нь авчаад эндээ үнэхээр зарахгүй байжгаад барилгаа зогсоогоо царцаагаа 7-8 жил болгоод хохироодог асуудал бол бас энэ одоо хуулиар шийдэгдэхгүй байгаа. Тэгэхээр барилгын яамыг энэ дээр анхаарч энэ хуулийн барилгын хуулийнхаа төслийг оруулж ирээсэй гэж бодож байгаа. Зөвхөн энэ дээр би эдгээр яг хууль зүйн байнгын орон дээр ярьсан. Би бол ганц хоёр энэ асуудлуудыг дараа нь хилцүүлгийн шатанд засах ёстой гэж харж байгаа. Нэгдүгээр бол энэ эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль дээр үг гэрчилгээгээс гадна дэ гэрчилгээ гэж орж ирсэн байгаа. Тэгээ хэрвээ энэ үнэхээр энэ дэ гэдэг гэрчилгээг шинэ одоо юм дугаартаагаар оруулах гэж байгаа бол газар өмчлөх эрхтээр өгдөг гээ одоо гэрчилгээ дугаар те хөлөг эд хөрөнгийн дугаар болох гэдэг энэ дугааруудыг ч гэсэн адилхан оруулж ирэх хэрэгтэй. Одоо бол дараагийнхаа журмаар явдаг ийм төрлийн гэрчилгээнүүд гардаг. Тэгэхээр ингээд хуулийн дээр зөвхөн дээгээд орчхоор нөө гэ хэ гэрчилгээнүүдийн асуудал юу болох вэ гэдэг асуудал байгаа учраас энэ дээр бас хуулийг нэг мөр болгож засах ёстой гэж харж байгаа. За хоёрдугаар үйл хөдлөл эд хөрөнгийн татвартай холбоотой асуудал байгаа. Энэ дээр бол энэ гэр хорооллын газрын дахин төлөвлөн барилгажуулах хүрээнд баригдсан барилга байгууламж болон эрчим хүчний их усүр бүхий барилга байгууламжийн татварыг 5 жилд 100% хөнгөлнө гэсэн юм асуудал орж ирж байгаа. Тэгээ энэ бол энэ хуулийн үзэл санаатай бол би холбоогүй гэж харж байгаа. Иргэдэд очиж байгаа ачааллыг бол хөнгөлөх асуудал биш. Энэ бол орон сууцны асуудал бол иргэд угаасаа хоёр үйл хөдлөх хөрөнгөдөр татвар төлдөггүй. Дахин төлөвлөлтийн хувьд бол энэ мэдээж орон сууцтай холбоотой асуудал. За 1 минут нэмж тодруулъя. Тэгэхээр энэ бол энэ хөнгөлд орж ирж байгаа энэ асуудал бол би хасагдах ёстой гэсэн ийм байр суурьтай байгаа. За мөн 3 дугаарт орж ирж байгаа иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль дээр 182-ийн 5 дээр энэ урьдчилсан бүртгэл хийлгээгүй барилга дээр захиалга авахыг одоо гэрээг хийхийг хориглосон байгаа. Тэгээ энэ нэгдүгээрт бол энэ гэрээний эрх зүйн асуудал энэ бүртгэл дээр орж ирж байгаа нь бас учир дутагдaltaй буруу байршилтай байгаа гэж бодож байгаа. Хоёрдугаарт энийг хориглоод үнэхээр яаж хэрэгжүүлэх юм бэ гэдэг хяналтын систем байхгүй. Энэ угаасаа нотариатаар чинь захиалгын гэрээ хийгддэггүй. Энийг одоо юу гэдэг нь бүртгүүлээгүй байхдаа тэгвэл захиалга авчлаа гэхэд энийг яаж тэгвэл одоо хяналт хийхин хариуцлагажуулахын гэдэг механизм өөрөө бас байхгүй байгаа учраас энийг бид нар цааш нь хилцээ явахад яаж энийг одоо зөв болох уу гэдэг дээр улсын хурал ажлын хэсэг бол илүү сайн хараад явах хаа гэсэн бодож байгаа.
За мэдээж хаягжуулалт тэр бүртгэлийн асуудлыг бол дэмжиж байгаа. Ингэжээж бас нээлттэй мэдээллийн сандар байж иргэд. За хууль санаачлагч Пүрүүжийн сайн зэрэг хариулна. За эхний суур асуудлуудтай бол ижил байгаа. За энэ дээр мэдээж үл хөдлөнгийн зуучлал байх уу, банк орж ирэх үү, за ер нь даатгалын тогтолцоо орж ирэх үү гэдээ маш олон суур асуудлуудыг бас иж бүрээр ярих ёстой. Энэ удаад бол энэ асуудлыг хөндөөгүй. Ямар ч байсан иргэд одоо барилга урж байгаа барилгын компани хоорондын энэ харилцаа өнөөдрийн иргэний хууль бусад хууль тогтоомжийн хувьд явах боломжтой. Энэ хүрээн дээр нь энэ эрсдлийг яаж бууруулах вэ гэдэг зүйлийг л байгаа. Барилгын компани иргэд хоорондын асуудлаар тухайн төсөлтийн мэдээлэл, мэдлэг маш зөрүүтэй. Дээрээс нь барилгын компани яг өөрөөсдийнхөө эрх ашгийг хамгаалж боловсруулсан тэр гэрээн дээр л иргэд одоо зураал захиалга өгж байгаа. Тэгэхээр энэ бүх зүйлүүдээс одоо бас хамгаалж чадах нэг зүйл нь зарим мэдээллүүдийг иргэдэд нээлттэй болгоё. Тухайн барилга барихад барилгын ажлын эхлэл зөвшөөрөл өгөхөд урьдчилан хаяг олгоно. Урьдчилан хаяг гэдэг бол хаалганы хаягаас хүртэл байгаа. За энэ хаягийг олгоно гэдэг бол хот төлөвлөлтийн хувьд нийтж байгаа юм байна. Дээрээс нь техникийн бусад нөхцөл буюу халуун дулаанаар хангагдах юм байна ч гэдэм үү. Энэ нөхцлүүдүүдийг үнэлсний хүрээнд бас нийслэлээс юм уу аймагаас энэ урьдчилан хаягийг олгож байгаа. Тийм учраас энэ иргэдийн бас цаад нөгөө нэг ашиглалтанд орох болов уу, улсын комисс ажиллах болов уу гэдэг эрсдлийг нэгдүгээрт буулгана. За хоёрдугаарт одоо номжим гишүүн бас яг л хэллээ. Давхардуулан захиалга өгөөд иргэдийн зарим мөнгийг одоо зохисгүй хэмжээнд эргэлдүүлдэг ийм зүйлүүдээс бидэд урьдчилан сэргийлэх чаа. 2-3 иргэн зарчаад за дахиад мөнгө нэмүүл барилгын материал өссөө, ажил хүчний зардал өссөө, нэмээд өгвөл аль нэмээд өгсөнд нь өгнө гэж барилгын компаниудын хандлага бас байгаа. За дээрээс нь үлдэж байгаа тэр хохирж байгаа 1-2 хүнийг шүүхтэд авдаг. Шүүхтэд авна гэдэг бол 2-3 жилийн ажил. 2-3 жилийн энэ процессын хувьд өнөөдөр өгж байгаа 100 сая төгрөг 3 жилийн дараа 100 сая төгрөгөө гар дээр авах хоёрын үнцийг худалдаа авах чадвар шал өөр болчихно. Тэгэхээр энэ бүх зүйлүүдээс ямар ч хэсэг иргэдийгээ тодорхой хэмжээний энэ бүртгэл дээр үүсэх мэдээлэлс нэг давхар ядаж энэ барилгачин захиалга авчиж тэр одоо хаалган дээр. За дээрээс нь элдв одоо банк санхүүгийн байгууллагын процент байна уу гэдгийг эрсдлийн үеч гэсэн дүгнж харцгал гэдэг энэ боломжийг нэгдүгээрт олгож байгаа юм аа. За яг дээг гэрчлэгээний хувьд бол бас ингээд тодруулж өгч байгаа. Дуусаагүй болон үү гэдэг бол үл хөдлөх хөрөнгө буюу одоо улсын комисс ашиглалтанд авсан гэсэн үг. Газрын хууль тогтоомжийг иж бүрнээр нь оруулна гэдгийг хэрэгжлэх газрын дарга бол намар хилээд байгаа. Тэн дээрээ бас энэ асуудлаа ярьж болох бах. За татварын асуудал дээр яг зүгээр энэ орон сууцуул буюу нийлүүлэлтийн талаасаа дахин төлөвлөлтийн одоо арга хэмжээний хүрээнд иргэд орон сууцтай болоод энийг нь бас үл хөдлөх хөрөнгөөр бас эхний 1-5 жилд нь чөлөөлчихөл гэж байна. Энгүүл одоо бас энэ дахин төлөвлөлтийг дэмжих энэ хандлага энэ төр байх юм болов уу гэсэн энэ юу байгаа эрчим хүчний их усүр гэдэг бол энэ орон сууцуулалтын нийлүүлэлтийг дэмжиж байгаа өртгийг бууруулж байгаа бас тодорхой хэрэгсэл учраас энийг нь дэмжиж өгөө гэдэг байдлаар би оруулсан юм аа. За иргэний үйл болон хариуцлагын асуудал байгаа. Одоо өнөөдрийн энэ